Эрүүл байна уу? Им сумьяа сүүлийн үед өсвөр насныхан бөгөөд бусад одоо хүмүүс бол электрон тамхиг маш их татчихна. Тэгээд тамхи бол зүрх судасны одоо томоохон том эрсдэл хүчин зүйлийн нэг байдаг. Ялангуяа одоо зүрхний цочмон шигдээс, зүрхний шимээ өвчин, тархин цус арвах өвчин, өөрөөр хэлбэл судасны хатуурал, судасны өөрчлөлт гэмтлийн одоо тэргүүлэх том шалтгаан эрсдэл хүчин зүйл бол яахаарахгүй одоо та бидний татдаг тамхи байдаг. Тамхиг бол ер нь зүрх судасны эмч хийж явахдаа бол одоо 20-с дээш жил татсан бол одоо ер нь зүрхний судас бөгөөд тархины судас, босод судаснууд бол өөрчлөлтөнд орж судас хатуурч улмаар тэр судасны хатууралтай холбоотой эмгэгийн шинж тэмдэг бол ажиглагдаж эхэлдэг. Тийм учраас тамхи бол одоо энэ Монгол аав тэтгэврт гарахгүйгээр шалтгаан болох нас баралт өндөртэй, хүндрэл өндөртэй эмгэг болох зүрхний шигдээс тэр дундаа тархин цус харвах эмгэг судасны шалтгаанд эмгэгүүдийн бол гол эрсдэл хүчин зүйл болдог. Тэгэхээр сүүлийн үед электрон тамхиг бол одоо утаагүй юм чинь хориггүй одоо сайжруулсан одоо хортой зүйлийг багасгасан гэдэг одоо нийгэм тиймэрхүү одоо зүйл ажиглагдах болсон байна. За энэ бол одоо яг CDC болон Америк зүрхний нийгэмлэгийн, Европын зүрхний нийгэмлэгийн одоо рекомендашныг уншихад бол электрон тамхи бол одоо энэ зүрх судасны өвчний эрсдэл хүчин зүйл хэвээр байгаа. Одоо утаагүй гэд хоргүй гэж ойлгож болохгүй. Тэнд бол одоо ингээд никотиныг одоо хөргөж байгаа янз бүрийн одоо хүнд элементүүд, эсвэл шинэ одоо төрлийн химийн бодисууд бол нэмэгдсэн байдаг. Тийм учраас одоо бид нар тамхи татаад тамхины утаа буюу химийн бодис маань цусан шингэж байгаатай яг адилхан тэр электрон тамхины одоо эдгээр шин бодисууд, хүнд металлууд, никотинтай хамт одоо цусанд бол шимэгдэж орж байдаг. Энэ зүйл нь бол одоо зүрх судасны эргэтэн тогтолцооны эрсдэл хүчин зүйл бол хэвээрээ байгаа гэж ойлгож байна. Хоёрдугаарт нь болохоор никотин бол өөрөө ингээд донтуулагч, аддиктив үйлчилгээтэй учраас одоо төрийг одоо байнга хэрэглэх одоо хандлагатай байдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд тал энэ донтолт буюу аддиктив буюу энэ донтуулах одоо никотины үйлчилгээ одоо нөлөөснөөс болоод одоо электрон тамхи олдохгүй бол утаа тамхи хэрэглэх ч юм уу тэр никотины хараат байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл энэ никотин авчиж одоо өөрийнх нь тэр одоо таашаал ч юм уу эсвэл эйфори ч юм уу ингэ тааламжтай мэдрэмж төрж идэг гэсэн үг. Тэгэхээр энэ маань одоо электрон тамхиг үргэлжлүүлээд утаа тамхиар солих ч юм уу никотины одоо тонтолт одоо аддиктив байдлаас гарахад бол хэцүү байж байгаа. Гуравдугаарт никотин өөрөө бол энэ зүрх судасны өвчний одоо эрсдэл хүчин зүйл болдог. Яагаад гэвэл симпатик мэдрэлийг идэвхжүүлснээр бол одоо зүрхний цогцлтын тоо нэмэгдүүлж даралт ихсгэх, ялангуяа захын судас болон зүрхний одоо судасыг тоонуусыг нэмэгдүүлж одоо даралт ихсгэх үйлчлэгээ үзүүлж байдаг. Тэр дундаа одоо энэ ковидын шалтгаанд хямалдагдал юм уу, хямалдагдлын сүртэй бол энэ никотин бол энэ хямалдагдах эрсдлийг бол нэмэгдүүлдэг. Гэх мэтчлэн ийм зүйл үзүүлдэг. Тийм учраас одоо энийг утааг юм чинь хоргүй штэ гэж ойлгож болохгүй. Хоёрдугаарт нь одоо сайжруулсан хэлбэрээр гарсан учраас одоо зүрх судасны өвчний эрсдэл хүчин зүйл биш гэж үзэж болохгүй. Сүүлд хэвлэгдсэн одоо жама буюу нэлээд томоохон сэтгүүл бол энэ эрсдэл хүчин зүйл хэвээрээ байгаа. Нэгээр одоо Олт ratio буюу эрсдэл хүчин зүйлийг одоо илтгэх одоо хүчийг одоо илтгэх үзүүлэлт нь бол 1.6-аас 2.5 буюу нэлээдгүй өндөр одоо эрсдэл хүчин зүйл хэвээрээ байгаа шүү гэж та бүхэнд хэлмээр байна.